Хоолны цаг маш ач холбогдолтой ойлголт. Хүмүүс бол зүгээр цаг гэж бодоод байна. Гэхдээ үнэн хэрэгтээ бол энэ цаг бол бидний биед өөртөө итгэх итгэлийг үүсгэж өгдөг. Ялангуяа өглөөний хоол идэхгүй хүмүүс их олон байдаг штэ. Явж байгаад нэг өдөр хоол иддэг. За тэгэхээр өглөө 8 цагаас ахуулаад хооллох, өдөр 12 цагт эхэлж хооллох хоёр асар их ялгаатай. За цусны үйл ажиллагаа нойруулчирхай, хоол боловсруулалтаар ялгаахаас гадна хамгийн чухал зүйл юу вэ гэхээр бидний тодорхой цагуудад яг тэр цагтаа л ямар нэгэн зүйл хоол идчихэл байх юм бол бидний бие бол шүүрэл ялгаруулахад их эвтэйхэн болдгоо л гэсэн. Тийм учраас бидний бие бидний амьдралын хэм маягт итгэж эхэлж байна. Ямар ч байсан надад 8 цагт хоол өгөх нь үнэн юм байна. 12 цагт хоол өгөх нь үнэн юм байна. Ямар нэгэн байдлаар энэ заавал мэдж гин гэдэг. Энэ мэдээлэл бие рүү тогтмол цагт очих нь үнэхээр ач холбогдолтой. Бидний бие хоол идсэний дараа тэрийг тодорхой шүүрлүүд, энзимүүд ялгаж тэрийг задал цааш нь явуулах хэрэгтэй байдаг. Тэрийг бол нэгэнд та 12 цагт идээл дадал тогтооцсонд бол 12 цагт тэднэр шүүрэл тодорхой хэмжээгээр бэлэн байдаг. Та итгэл юм бол цаашаа явуулахад бэлэн байна. Гэтэл 12 цагт ерөөсөө хоололдоггүй. 4-5 гэж хоололдог. Эсвэл 6-7 гэж хоололдог. Зүгээр л эсвэл хоолнд цаггүй хүмүүс бол тэр шүүрэл бэлэн байх ямарч боломжгүй байдаг. Тэгэхээр нэг ёсондоо бид нөр өөртөө тусалж ийн гэсэн үг шүү дээ. Итгэлт тийм банк бэлтгэлтэй нэг тийм сайн ажилтан байдаг шүү дээ компани дээр. Хизээш даалгавар өгсөн ингээд ястас биелүүлэх чадaltaй. Яг тийм найзтай хамтрагчтай болчих чинь гэсэн үг байхгүй. Тийм учраас тэрийг бэлтгэхийн тулд бид нарыг тодорхой цагуудад л хоол идэх нь асар ач холбогдлыг үүсгэдэг гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тодорхой цагт хоол идснээр дархлаа хэрэгцээгүй зүйл унахаас бид нарыг өөрсдийг хамгаалж байгаа юм. Дээрээс нь өрөвслийн процесс тодорхой цагт хоол иддэг хүмүүстээр маш бага байдаг. Тэгэхээр хоолны цаг бол маш чухал ойлголтоо. Монголчуудын хувьд зөвхөн олдсон цагтаа иддэг. Тийм учраас асар их өвчлөл өрөвсөл их амархан хүрдэг, их ойр орхон байдаг архаштай. Энэ дээр бол анхааруул